8 сарын 30-нд Global MBC менежер дүү Золзиатайгаа хамт гадаад харилцааны яам дээр болсон хөлийн чанд дахь монголчуудын 6 дугаар чуулган уулзалтан дээр оролцсон тухай та бүхэндээ хуваалцъя. Энэхүү арга хэмжээг хөлийн чанд дахь монголчуудын нэгдсэн зөвлөлөөс санаачлан 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм байна. За мөн гадаад харилцааны яам болон олон улсын шилжилт хөтөлбөрийн газраас дэмжин хамтардаг юм байна. За энэ бүсгүй болохоор Солонгос улсад олон жил байсан. За энэ зөвлөлд ороод 10 хэдэн жил болж байгаа хүний нөөцийг хариуцсан ихэвчлэн мөнхтиа гэдэг бүсгүй байна. За ингээд оюутан залуучууд бас ихэвчлэн ажиллаж байна. Ингээд бүгдээрээ мандатаа аваад орлоо. За тэгээ Америкийн нэгдсэн улс, Хятад, Солонгос, Итали, энтхийг Европ гээд өнцөг болон бүрээс 100 гаруй монголчууд ирж оролцож байна. За Солонгосоос ирсэн Солонгос дахь оюун ухааны академиг үүсгэн байгуулагч Урамтайгаа бас таарлаа. За энэ хөөрхөн охин Солонгос улсаас ирсэн хамгийн залуу оролцогч байна гэж пост бүгдэд танилцуулж байна. Хөлийн чандад байгаа иргэдэд тулгардаг эрх зүй, нийгмийн хамгааллын асуудал, төрийн үйлчлэгээний хүртээмж, чанар, давхар иргэжлийн асуудал, их хэл, түүх, өв соёлоо хадгалан хөгжүүлэх, боловсролын талаар, өнөөгийн байдал болон цаашдаа авах арга хэмжээний талаар илтгэл мэдээлэл тавигдаж, за бүгдээрээ хэлэлцэн зөвшөлдсөж, зөвлөмж гаргаж байна. За мөн холбогдох олон төрлийн байгууллагаас бас төлөөлөлд ирж мэдээлэл хүргэж байна. За тэгээ миний анзаарсан зүйл гэвэл ерөнхийдөө арга хэмжээ бол маш сайхан бас зохион байгуул сайтай явагддаг юм байна. Тэгээд 20-30 насны залуучууд бас их ховор байна лээ. Тэгэхээр хөлийн чандад байдаг Монгол хүн бүрийн дуу хоолой үн цэнтэй үнэн бодит байдаг болохоор залууд өнөр минь бас энэхүү арга хэмжээнд, иймэрхүү арга хэмжээнд сая идэвхтэй оролцож байгаарэ гэж сахимаар санагцсан. За тэгээд энэ зөвлөлд бол гадаад амьдарч байсан болон амьдарч байгаа хэн ч одоо гишүүнээр нь орох боломжтой. За удирдах зөвлөлд нь нэрээ дэвшүүлэх эрхтэй ийм байдаг хэн бүхний өмнө одоо нээлттэй байдаг юм байлаа. За ер нь өчтөө яриагээ биелсэн тийм ээ. Тэгэхээр бид нэг багш нараас зөвхөн бүртгэл авахгүйгээр бас. За тэгээд Global MBC медиада энэхүү зөвлөлийг үүсгэн байгуулсан хүмүүсээс нь бас яг үнэн бодит түүх хэрхэн одоо үүсгэсэн байдал, зорилго, хийсэн томоохон ажлуудын талаар яриа авч Global MBC-д орууллаа. За төрийн бус байгууллагыг бол хэн хүн байгуулад за мөн нэгдэх тийм боломжтой байдаг. Тэгээд ер нь бол төрийн бус байгууллагад яг нэг нийгмийн хөдлөж сэтгэлтэй ч юм уу тиймэрхүү хүмүүс их идэвхтэй ажилдгаа. Тэгээд тэд нар чинь ерөнхийдөө цалин байхгүй сайн дураар л ажилдаг тийм нийгмийн төлөө бас сэтгэл зүрэхтэй хүмүүс байдаг. За тэгээд мэдээж дундуур нь бас янз янзын хүмүүс бас байна. Янз бүрийн зорилготой хүмүүс ч гэсэн байдаг. Тэгэхдээ ингээд бас нийгэмдээ өөрийнхөө тодорхой хувь нэмрийг оруулаад идэвх санаачлагтай ажилдаг энэ хүмүүстээ бас талархал илэрхийлээд цаашдын ажилд олон их амжилт хүсье. За ингээд 6 цаг гаруй чуулган уулзалт үргэлжлээд дараа нь гадаад харилцааны яамнаас бас орон зоол бидэнд өгсөн байна. За энэ дээр бас Солонгост байдаг олон сайхан залуучуудтайгаа таарлаа. За энэ залуу Солонгос дахь монголчууд бараг андахгүй олон жил Солонгос улсад ажиллаж амьдарсан. За мөн одоо MJL радиогийн одоо чухал хүн гэдгийг мэднэ. За мөн одоо энэ зөвлөлийнхөө бас хэвлэл мэдээллийн албаны даргыг хийдэг юм байна. Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөгтэй танилцлаа. За мөн одоо Солонгос улсад 20 гаруй жил ажиллаж амьдарсан Монгол Эрдэнэ холбоог үүсгэн байгуулсан Ажраатайгаа бас таарлаа. Хөдөлмөр халамж үйлчлэгийн ерөнхий газрын олон жилийн туршлагатай албаа агч жаргалтайгаа бас таарлаа. За ингээд орон болрон найзынхаа төрсөн өдөр дээр очлоо. Маш сайхан төрсөн өдөр болсон.